За хөтөлбөртэй хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. За бид бүхэн тэг 13 дугаар анги дээрээс баярын хөтөлбөрөөр үзэгч та бүхэндээ хүргэсээр байна. Яг одоо та бүхэндээ эрхэм хүндтэй зочноо олзуулахад бэлэн болсон байна. За өнөөдөр бид зэвсэг төчний тэг 13 дугаар ангийн захирагч Хурандаа Эрдэнэ баяртай та бүхнийгаа уулзах гэж байна. Сайн байна уу? За баярлалаа. Сайн байна уу? Сайхан урж гинөө баярлалаа. Ажлууд нь тавтай байна уу? Тавтай. Бас энэ яг ачаалтын өдрөө бидний бас ингэж хүлээж авч байгаад маш их баярлалаа гэж юуны төрөнд хэлмээр байна. Нөгөө тэгээ та бүхэндээ бас цаг заваа зарцуулаад бидний бас үйл ажиллагааг Монгол улсын ард түмэнд бас хүргэх гээд ингэ явж байгаад бас талархаж байгаагаа илэрхийлье. Тэстэ яг нэг өдрийн амьдралыг бас үзэгчдээ ингээл үзүүлж маш сонирхолтой. Бидний үед ч гэсэн маш сонирхолтой. Тэр тал их сонирхолтой шүү. Өнгөрчээ. За юун төрөнд бас энэ ангитай бас илүү дэлгэрэнгүй бас танилцмаар байна. Хүүхдүүдтэй бас хүүхдүүдийг бас сонсомоор байна л да. Тэг 13 дугаар анги маань ер нь яг хизэнээс яг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Манай анги бол 100 шахам жилийн түүхтэй. 1929 онд байгуулагдсан. Төмөр үтсний хороо нэртэйгээр байгуулагдаад за Монгол улс тохиолж исэн лам нарын эсрэг бослого за чөлөөлөх дайн, халахын голын дайн гэдэг одоо бүхий л одоо үйл ажиллагаануудад цэргийн удирдлагын холбоогоор хангах ийм үүрэг гүйцэтгэдэг ийм онцлогтой анги байгаа. Түрүүн бас бид бүхэн одоо залуу байлдагч цэргүүдтэйгээ бас ярилцаж уулзсан. Тэгээ яриан дээр дуртахад бол цэргүүд маань за бид бүхэн одоо би жишээ тий өөрийнхөө хүслээр ингээд цэрэгт ирсэн. Над руу одоо нөгөө зарлан маань ирэхгүй байсан. Тэгээ би бүр очиж авч байгаа тэгээ цэрэгтээ ирсэн. Гэх мэтчлэн одоо сүүлийн жилүүдэд бас өөрийн хүслээр за тэгээд цэрэгт хамрагдж байгаа залуу одоо энэ цэргүүдийн маань тий үүдийн маань тоо маш ихээр ихсэн юм шиг байна. Тэг 13 дугаар ангийг харахад ч бас ийм одоо хугацаа цэргийн алба хааж байгаа цэргүүд бол маш их харагдчихлаа юм л да. Тийм ер нь бол сүүлийн үеийн залуучуудын нэг аятайхан хандлага байгаа. Энэ юу вэ гэхээр Монгол улсын үндсэн хуулийн заагаад өгсөн иргэний цэргийн үүргээ биелүүлж цэргийн алба бүгд хаана гэсэн. Энийний дагуу одоо энэ залуучууд маань бас их цэргийн алба авах сонирхолтой болж байна. Гэхдээ яг цаг үеийн байдал энэ сошиал энтертейментийн хувьд бол янз бүрийн сөрөг буруу асуудлууд гарч байгаа гэсэн хэдий боловч эндээс одоо цэргийн алба хаагаад халагдаад очиж байгаа ах нар нь байна тийм ээ. Энэ одоо найз нөхд нь байна. Эднээс нь очиж одоо бидний үйл ажиллагааг зүгээр сурталчилсны бас үр дүн юм болов. Энд ажиллаж байгаа манай офицер ахлагч нар бас зөв хүнтэй зөв харьцаж, зөв сургаж, ер нь бол одоо зөвхөн цэргийн алба гэдэг бол ирээдүйн аавуудыг бэлддэг. Эх орныгоо төлөө, эх орныгоо эрхэмлэх чанар юу юм бэ гэдгийг ойлгосон ийм одоо улсуудыг бэлддэг ийм байгууллага л да. Тэгээд тийм учраас энэ маань бас хүмүүсийн залуучуудын маань бас хөдөлмөр зүтгэл энэ одоо зэвс төчний удирдлага, баталгаажуулах яамнаас барьж байгаа бодлогын үр дүн бас зөв байгаа юм болов уу гэсэн ийм одоо дүгнэлттэй явдаг та. За цэргүүд маань ч гэсэн өөрснөөс ярьж илээ. Тэгээ манай ээж хоёр бол сайхан эрх хүн болоод яваад ирээрээ гээд цэрэгт мордуулсан ингээл тийж чинь. Тэгэхээр бас өөрснийх нь яг хүсэж, зорж ингэж цэргийн албыг хаа гэж байгаа сэтгэл нь бол одоо яг залуучууд дунд бол маш ихээр нэмэгдсэн юм болоо гэж бас тэр үед бол харж байлаа. За өнөөдөр бол цэргийн баярын өдөр тохиож байгаа. Тэгээд энэ өдрийг бол тийм ерөнхийд нь танаа одоо анги хамтуулан яг хэрхэн яаж тэмдэглэн өнгөрүүлдэг талаар асуусан байна. За одоо жилдээ нэг тохиолддог одоо мөрдөс зүүсэн энэ одоо төрийн албаа гэх нэр буюу одоо батлан хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын баяр гэж одоо биднээс тооцдог. Энэ өдөр бол өнөөдрийн хувьд бол бид бүхэн бол нэлээдгүй ажлыг төлөвлөсөн. Офицер ахлагч нартай одоо баярын хурлаа хийлээ, шагнал урамшлаа олголоо, хугацаа цэргийн албаагч болон офицер ахлагч нартай зориулсан. Сая манай стратегийн цуглартаар Монгол улсын ерөнхийлөгч Зэвсэгчний ерөнхий командлагч одоо үүрэг өгсөн. Одоо хугацаа цэргийн албаагч дээр анхаарал хандуулаа. Тэгээд одоо саяны бидний ярьдаг зөв төлөвшлийг, зөв хүнийг бүтээ. Эх оронч одоо хүнийг бүтээ гэсэн үүрэг өгсөн. Энийний дагуу биднээс өнөөдөр баярынхаа өдрөөр Чингис хаан музейг хугацаа цэргийн албаагчтай одоо үзүүлэхээр төлөвлөсөн байна. Тийм. Одоо анги байгууллагын хүрээнд одоо цэргийн баяраар одоо
марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнүүдэд зохион байгуулж явууллаа. Эннийхээ одоо оны шилдэг сургалт бэлтгэл мэрэгжлийн ур чадвараар тэргүүлсэн офицер ахлагч эмэгтэй цэргийн албаагч хугацаа цэргийн албаагчтай шагнаж урамшуулах, чөлөө олгох, гэртэн олгох тийм ээ. За мөн дээрээс нь одоо ингээд танаа телевизийн сайтын одоо маш олон одоо уран бүтээлчид тийм үү энэ улсууд ирээд энэ улсууд хандсан, ар гэрлүүн хандсан ийм ажиллагаануудыг бас давхар явуулж байна. Энэ бол эргээд бас манай зөвшөөрөгчний амьдрал жирийн одоо цэргийн албаагчийн амьдрал ямар хөө төвшөнд явдаг та бүхэн өөрсдөө нүдэрээ харж байгаа байх. Тэгээ одоо нийт одоо энэ одоо боломжийг ашиглаад гэдэг юм уу цэргүүдээ эх орондоо алба хаагаад ир цэрэг болох одоо сайхан Монгол ир хүн болох энэ ажлыг бид ингэж хийж явдаг юм аа. Энэ дээр битгий хүүхдээ цэргийн албанаас одоо чөлөөлөх гэж алдуулах гэж ингэж явж байгаарай. Бид бол ганц нэг одоо тохиолдол байдгаа. Тэгээ нэг тохиолдлоор одоо нийтийг харлуулж болохгүй шүү, тийм ээ. Тийм учраас цэргийн албыг бас хүндэтгээд ингэж явж байгаа. Тэгээ та бүхэнд бас баярлалаа. Тэгээ цэргийн албагч биднээс зөндөө олон хөтөлбөртэй. Тэгээ хоол нь нэмэгдэлтэй, тий. Баярынхаа нэмэгдэлтэй ингээд одоо цэргүүдээ баярын өдрөөр нь сайхан эх орон үзлийн дээшлүүлэх, эх орон үзлийг төлөвшүүлэх, эх орноороо бахархах, албаараа бахархах ажлуудыг бол шатараатай зохион байгуулж явуулдаг юм аа. Цэргүүд манд бас түрүүн хэлжсэн. Одоо манай зарим цэргүүд жолоондоо явцсан байгаа ч гэдэг юм уу тий. Бид хэд моор зараад ингэж бичиж мэл сурж байгаа ч гэдэг юм уу. Хин зүйлүүдийг ярьж байсан. Тэгээд шинэ батлан хамгаалах яамны сайттай болсон. Тэгээд бас одоо яг ажлууд шинжлэгддэг ч гэдэг юм уу тий. Маш олон юм сургалтууд бас нэмэгдсэн байгаа юм шиг санагдаад байна л да. Цэрэгт яваад жолооны үнэмлэхтэй болоод ингээд давхар бас ингээд цэргүүд маань амжуулаад яваад байгаа юм шиг санагдаж байна. Тийм манай ер нь үе үеийн батлан хамгаалахын сайд нар батлан хамгаалах салбарынхаа үйл ажиллагааг сайжруулахад үл анхаарч явдаг. Тэгээ одоо энэ жилийн онцлог гэдэг юм бол хүн төвтэй хөгжил гэсэн бодлогыг одоо манай батлан хамгаалахын сайд энэ бодлогыг хэрэгжүүлнэ. Энд лүү чиглэсэн үйл ажиллагаа явуулнаа гэж. Эннийхээ хүрээнд бид бүхэн хугацаа цэргийн албаагчийг жолооны үнэмлэхтэй төгсгөх, нийгэмд эрэлттэй мэрэгжлүүдээр өөрсдөөс нь санал аваад мэрэгжил сургалт үйлчлэгээний төвүүтэй хамтран ажиллая гэдэг гэрээ байгуулад энэ одоо барилгын засал чимэглэлчин эсвэл одоо электроник цахилгааны мэрэгжилтэн гэх мэтчлэнгийн эрэлттэй мэрэгжлүүдээр биднээс цэргийн албаагчийг сургахаар энэ одоо мэрэгж сургалт үйлчлэгээний төвүүдтэй одоо хамтран ажиллаа гэрээ байгуулад энэ төлбөр энэ тооцооны асуудлыг бол батлан хамгаалах яам шийдвэрлэж өгөөд тэгээд одоо биднээс энэ цэргүүд одоо сургаж бэлтгэх энэ үйл ажиллагаанд бол оролцсон. Одоо манай жишээлбэл одоо манайх 115 цэргийн албаагч жолооны курс зүгөөд энэ 7 хоног төгсөх гээд ингэж байж байна. Ар гэрт нь ингээ хэлэхэд цэргийн албанд ирснийх бас давхар мэрэгжил эзэмшээд ингээ явна гэдэг бол бас үр дүнтэй ажил болж байгаа гэж тэмдэглээ хэлмээр байна. Жил их тусам ерөнхийдөө бас цэргийн албыг хааж байгаа залуучуудын тоо ер нь ихсэж байна уу? Бас ер нь хандлагын хувьд бас яг ямар хуу хандлага тай болсон байна ер нь таны ажиллаж байгаагаар. Тий одоо бол ер нь 2000 оноос хойш нөө зэт үеийнхэн гэж яриад байгаа тийм ээ. Энэ залуучууд маань цэрэгт ирж байгаа. Тэгээ энэ залуучууд яаж ийм гэхээр сул тал байна, бас давуу тал их байна. Сул тал нь их юм бол биеийн хөгжил тийм ээ. Энэ тал дээр бас жоохон сул байна. Эрүүл мэндийн асуудал одоо нийгэмтэй холбоотой байх. Сулбар юм одоо суур өвчтөй залуучууд их ирж байна. Энд ирээд бас эмнэлэг дамлагаар явж байгаа маш их залуучууд байна. Гисэн хэдий боловч энэ залуучуудын сэтгэхүй нь өөр. Тэгээ сурыг, боловсрыг, цагийг үр бүтээлтэй өнгөрөөе. Одоо жишээлбэл нэг цэрэг тэгж штэ. Би ер нь яг урдан цэрэгт ирэхээс өмнө юу хийжсэн одоо батгад нэрээ надаа сэтгэл багтахгүй байна. Аав ээжтэй ууралдаг, найз нөхдөдөө нийлдэг, баар сав үздэг, шоу үзүр үздэг, нэг бол утас огчдаг, нэг бол зурагт үзчихдэг. Ийм байсан юм байна. Цагийг маш их алдчихсан юм байна. Цэрэгт ирэхэд би ирэхэд бол надад шорон шиг санагдсан. Бос, суу, хоолоо ид, бие засахтай бүр зөвшөөрөл авч явна гэд тийм ээ.
ийм хэцүү байсан. Одоо ингээд хангаргаа өргөд 3-4 сарын ингээд үр гүйцэтгээд ингээд ирэхэд би ямар их цаг хугацаа алдаж исэн юм бэ? Ямар их танх байсан юм бэ гэдгийг ойлгож байна. Тэгэхээр энэ биднээс бол тэгээд Монгол улсаараа эх орноороо бахархал гэдэг нь надад төрж байна. Энэ одоо чадвартай офицер ахлагч нар хараад энэ хүн шиг болох юмсан. Энэ хүн шиг юм чадвартай болох юмсан. Би хэрвээ цэргийн мэрэгжил эзэмшээд чадвар чадамжтай байх юм бол эргээд би одоо улс эх орноо гэр бүлээ хамгаалах ийм одоо дээрэс нь би сэтгэлийн хат сууж байна. Аав ээжээр намайг эхлээл чи юу хийгээд байгаа юм бэ? Хичээлээ ихэд би ууралдаг байсан болов одоо бол ойлголоо. Би хийх ёстой юм ойлгож эхэлж байна гэж. Тэгээ энийг бол энэ залуучуудын сэтгэлгээний асуудал. Энэ өөрчлөлт байна. Энийг бол би маш их давуу тал байна гэж харж байгаа. Ийм сайхан онцлог байна. Тэ альва юм одоо хоёр талтай. Тийм шүү дээ. Гэрэлтэй газар сүүдэр байна, сүүдэртэй газар гэрэл байж сүүдэр туснаа гэдэгтэй адилхан. Бидний барьж байгаа бодлого бол энэ залуучуудыг энэ зөв талаас нь хөгжүүлээд явах. Цэргийн зөв мэрэгжилтэн бэлт би түрүү үгэндээ хэлсэн ирээдүйн сайн аавуудыг бэлдэх хүн чанартай. Одоо би хэлэх дуртай цэргүүдтэй хэлэх дуртай. Үг даадаг, өл даадаг тийм ээ. Өргөж даадаг болоо та нар цэргийн албанаас халагднаа. гэж хэлэх дуртай. Манай цэргүүд сайн мэднэ тийм. За би бэлдрийн хувьд яг жоохон сул байгаа ч гэсэн яг халагдах үедээ бол мэдээж бас Өөрчлөлт гарна шүү дээ тийм. Өөрчлөлт гараад. Гүү одоо тийм байлгүй яг одоо маршийн тэмцээнээр бид сая бүхэн цэргийн баяраа өгдөг зохион байгуулж явууллаа. Тэг хүнийг үрийн марш гэдэг уралдааныг хийлээ. 10 км бүүлээ, бууга хөвлөө, буудлаа, граната шидлээ. Одоо 100 м газар мөлхлөө. Энэ бүхнийг одоо эднээс чинь эхлээд бол та нар 3 км гүйж чадахгүй нөхдүүд ирсэн. Тэгэхэд өнөөдөр бууга өрөөд бүх зэвсгэлээ аваад маршига тэмцээнд оролцоо граната шидэд бүх замаа туулаад гүгээд ирж байна гэдэг маань энэ залуучууд юм сурсан байна. Тий. Тэгээ одоо 4 сар болоход ийм болж байгаа улсууд тийм ээ 12 сарын дараа болвол биеийн чангартсан тийм ээ элдв шалтгаан шалтгаан тоочдгоо ийм л одоо хүмүүс төлөвшөх байх л гэж найдаж чинь бид угаасаа тэгж л сургалт бэлтгэлээ зохион байгуулж явуулдаг. Энэний үр дүн бас гардаг бах. Гарсан одоо залуучууд гэсэн байнгын холбоотой байдаг. Харилцан ажиллаж яадаг. Цэргээс халагдаад шууд одоо цэргийн хүн болёо, зориглагч болёо гэсэн саналууд ч маш их ирдэг. Энийг маань одоо манай сэвтгчний жанжинштай өдрөдлгүүд бас эргээр шийдэж өнгөрсөн жил ихэд одоо биднээс 10 цэргийн албаагч халагдаад буцаад одоо өнөөдөр ахлагч болцсон. Ангидаа үүрэг гүйцэтгэхэд явж байна. Маш гоё санагдаж байна. Маш их баярлалаа. Өнөөдөр бол Монгол цэргийн өдөр. За тэгээд үе үеийн ахмад дайчдаа нийт бие бүрэлдэхүүндээ та бас мэдчилгээ төвшүүлж үг хэлэх бас боломжийг олгож байна. Та хэлэх үү? За баярлалаа. Энэ зэвсэгчин гэдэг бол улс хувьсгал ялснаас хойш явж байгаа орчин цагийн зэвсэгчин гэж явж байгаа. Энэ жил 105 жилийн түүхт ой болж байна. Тэгээд энэ үе үеийн манай албан хаагч нар үе үеийн одоо ахмад буурлуудынхаа хийж бүтээсэн үе үеийн одоо жанштай төчний батламжлах яамны өдөрлгүүдийн авч хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний үр дүнд одоо бид энэ зэрэгтэй ингэж явж байгаа. Тэгээд ахмад буурлуудаа, зэвсэгчний ахмад дайчдаа зэвсэгчний түүхт одоо 105 жилийн баярын мэндийг зэвсэгчний тэг 13 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнээс хүргье. За мөн дээрээс нь ангийн одоо нийт бие бүрэлдэхүүнийхээ баярын мэндчилгээг энийг одоо далимдуулаад ингээд миний хамт олон одоо манай бүрэлдэхүүн сайхан баярлаарай. Монгол цэрэг гэдэг бол бүхний одоо манлаад явж идэг улсын одоо сорн юм шүү. Та бүхэн мэдэл чаднаа. Та бүхнийг одоо хүндэтгэж хайрлж явдаг. Тийм учраас албандаа үнэнч эх орныхоо төлөө бүхмөө зориулсан юм улсуудаа баярын мэндийг дахин хүргье. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. За баярын хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Бид бүхэн тэг 13 дугаар ангид ирж өнөөдрийн баярын дугаараа та бүхэндээ хүргэлээ. Тэгээ таалагдсан гэдэгт найдаж байна. Тэгээд нийт телевиз үзэж суугаа. За Монголынхаа бүхий л одоо ирчүүддээ эрт цэргийн баярын мэндийг хүргэж байна. Хөтөлбөртэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргаашийн цагт иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.